Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ус цагуурын байгууллагаас бэлтгэн хүргэдэг цагуурчин цаг хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Байгаль орчин аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөгт цагуур орчны шинжилгээний газар харьяа байгууллагын хамт амжилттай оролцлоо. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаа болон байгаль орчин аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилго бүхий нээлттэй өдөрлөг 9-р сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт цагуур орчны шинжилгээний газар харьяа мэргэжлийн байгууллагууд болох Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Улаанбаатар хотын Ус цагуур орчны шинжилгээний төв, Нислэгийн цагуурын төв, байгаль орчин хэмжилтийн төв лаборатори зэрэг байгууллагуудын хамт оролцлоо. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайдын шийдвэр гарч засгийн газрын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах ийм шийдвэр гарсан. За энэ дагуу өнгөрсөн 7 хоногийн 1-р өдрөөс эхэлж засгийн газрын үйл ажиллагааг одоо нийт ард иргэдэд сурталчилж байна. За өнөөдөр манай байгаль орчны яамны хуваарьтай өдөр байгаа. За энд одоо байгаль орчны чиглэлээр хийгдсэн 3 жилийн ажлын тайлангаа нийт ард иргэдэд танилцуулж байна. За ингээд цагуур орчны шинжилгээний газар хүрээлэн харьяа одоо байгууллагуудынхаа үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааг одоо ард иргэдэд сурталчилж байна. Энэ үеэр салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, өөрийн байгууллагаас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, үүний дотор 2019-с 2020 оны өвөл хаврын цаг агаарын нөхцөл, бэлчээрийн дац, багш дамжийн мэдээлэл, цаг агаар зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулсан юм. Түүнчлэн иргэд олон нийтээс өгч байгаа санал зөвлөмжийг авч харилцан, санал солилцсон ажиллалаа. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг цагуур орчны шинжилгээний газар, Монгол Улсын их сургууль, агаарын бохирдлын судалгааны Азийн төвтэй хамтран агаарын бохирдлын хэмжилт шинжилгээний арга зүйн сургаал семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Агаарын бохирдлын хэмжилт шинжилгээний арга зүйн сургаал семинарт Монгол, Япон хоёр орны эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд агаарын бохирдлын хэмжилт шинжилгээний мэдээлэл, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, арга зүйн талаар хэлэлцүүлэг хийж туршлага солилцлоо. За энэ өнөөдрийн сургалт болохоор зэрэг хамгийн гол нь бид нар одоо олон улсын судлаачид эрдэмтдтэй энэ агаарын чанар гэж яриад байгаа. Агаарын бохирдол гэдэг бас нэг өөр ойлголт байгаа. Энэ юмыг нь бүс нутгийн хэмжээнд асуудал болоод байгаа энэ асуудлыг шинжлэх ухааны үүднээс яаж бид нар шинжилэн судлах юм бэ? Ямар мэдээллийг бид нар хэрэглэх ёстой юм бэ? Ямар аргачлал үүнд чухал байгаа юм бэ? Үүнийг олон улсын байгууллагууд өнөөдөр хэрэглэгдэж байгаа ямар шинжлэх ухааны үндэслэлтэй тэр аргачлал энэ завгар энэ хяналт шинжилгээний үр дүнгуудыг ашиглах юм бэ гэдэг дээр одоо Японд Азийн агаарын бохирдлын судалгааны төвийн эрдэмтдтэй санал солилцож хэлэлцэх, за мэдлэгээ хуваалцах, туршлага солилцох ийм зорилготой семинар явуулж байгаа. Монгол улсын агаарын чанарын асуудал дээр олон улсын өмнө, бүс нутгийн өмнө, за тэгээ олон улсын байгууллагын өмнө хэлсэн үүрэг байдаг. Энэ үүргээ биелүүлэхэд бидний техник технологийн бөгөөд шинжилгээ судалгааны бөгөөд эдийн шинжилгээний ажлын үр дүн маш чухал байгаа хгүй. Тэгэхээр бид хүнтэй мэдлэг хуваалцахаас гадна өөрсдийн чадхыг тэдэнд илэрхийлэх Монголд хийгдэж байгаа ажлын үр дүн энэ агаарын чанарын асуудалд хандаж байгаа шинжилгээ судалгааныхаа ажлын үр дүн бусад орнуудтай бид нар хуваалцах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тэндээс бид нар дэмжлэг авахаас гадна бидний мэдлэг, бидний чадвар, бидний туршлага гэдэг мөн тэдэнд хэрэгтэй. Яагаад гэвэл нэг бүс нутагт явагдаж байгаа агаар мандлын процессыг шинжилэн судлахад тал талаас нь бид нар оролцож штэ. Тэгэхээр зэрэг энэ юмд оролцоогоо дэвшлүүлэх асуудал бидний хамгийн гол зорилго энэ хурлын. Агаарын бохирдлын асуудал сүүлийн үед зүүн Азийн хэмжээнд бол агаарын бохирдлын асуудлыг ихээр яригч байгаа. Тухайлбал нэг хятад улс үйлдвэржилт хөгжил төвшлтэйгээ холбоотойгоор бас агаарын бохирдлын асуудал нэг байгаа. Тэгэхдээ одоо тухайлбал хятад улс болохоор агаарын бохирдлын асуудыг бууруулах тал дээр их олон үйл ажиллагаа явж байгаа. Тухайлбал PM-ийнх нь хэмжээ бол хятадд сүүлийн хэмжээнд бол нэлээд эрчимтэй буурч байгаа. Тэгээд энэ эдний байгууллагаас болохоор агаарын бохирдлын асуудал тэгээд агаарын бохирдлын судалгаа болон бууруулах үйл ажиллагаан дээр хамтарч ажиллагаа. Тухайлбал Монгол улс ингээд Улаанбаатар хотын хувьд болохоор шилжил мониторинг энэ төр асуудал дээрээ бас хамтарч ажиллагаа. Тэгээд олон зүүн Азийн олон хотуудад олон улс орон хотуудад болохоор тээврийн хэрэгсэлтэй тээврийн хэрэгсээс үүдэлтэй агаарын бохирдлын ногсын хэмжээ нь бас их өндөр байдаг.
Монгол улс дэлхийн болоод зүүн Аз дахь хил тамсан болон орон нутгийн агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс урьдчилан сэрэмжлүүлэх, бууруулах олон улсын хамтын хүчин чармаалтын бодлого төлөвлөлт, техник технологийн чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд оролцоо үүргийг хэрэгжүүлэхэд энэ удаагийн сургалт семинар өндөр ач холбогдолтой байх болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын цагуурын албаны мэргэжилтнүүд хиймэл дагуулын мэдээг хүлээн авах, нөөц төхөөрөмжийг суйрлуулах, мэдээ боловсруулах системийг шинжлэх чиглэлээр цагуур орчны шинжилгээний газарт ажиллалаа. Бүгд найрамдах Хятад ард улс болон Монгол улсын цагуурын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичгийн дагуу бүгд найрамдах Хятад ард улсын цагуурын албаны мэргэжилтнүүд урьдчилан мэдээлэл хэлцээний үйл ажиллагаа хиймэл дагуулын мэдээ ашиглаж буй байдалтай танилцаж, хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах SMEC системийн эвдэрсэн төхөөрөмжийг шинээр сольж, нөөц төхөөрөмжийг суйрлуулан бүх төхөөргөө хийж засварлаа. За юуны дөрөнд биднийг сайхан хүлээж авч ая тухтай байлгаж байгаад маш их баярлж байна. Тэгээд танай энэ сайхан халуун дулаан харилцаатай хамт олонтой ажиллахад бол их таатай байсан ба бид хамтдаа үр дүнтэй ажиллах нөхцөлийг маш сайн бүрдүүлж өглөө. Бидний ирсэн зорилгын үед гэх юм бол яг одооноос 1 сарын өмнө санамж бичгийнхаа хүрээнд л Хятад улсын цагуурын албаны дэд дарга доктор юугаар ахлуулсан манай удирдлагууд танай цагуур орчны шинжилгээний газар зочилж хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож гэрээнд гарын өсгөж зорж ажилласан. Тэгээд энэ үеэр цагуур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэл хэлцээс Хятад улсын FI 4A гэдэг хиймэл дагуулын мэдээг цагаагаар урьдчилан мэдээ гаргахад ашиглах талаар санал тавьсны дагуу бид ирж ажиллалаа. Тэгээд манай хоёр улс газар зүйн хувьд нэг уртрагт ингээд оршдгийн хувьд энэ манай FI 4A дагуул нь Монгол орны нутаг дэвсгэрт болж буй цагаагаар системийг хянахад байршлын хувьд бол хамгийн тохиромжтой дагуул бөгөөд одоо энэ FI 4 дагуул нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал буюу одоо төхөөрөмжүүдийг агуулсан байран хиймэл дагуул юм. Тэгэхээр энд одоо суйрлуулж ажиллах нь бол одоо маш үр дүнтэй. Мөн одоо цагуур орчны шинжилгээний газарт одоо ажиллаж байгаа хиймэл дагуулын мэдээг боловсруулдаг байсан дээр програм хангамжууд нь нэлээд одоо хуучирсан байсан учраас тэрийг шинжилж апдейт хийж одоо шинэ верснуудыг одоо суулгаж бас ажилласан. Мөн бас энэ ажлын хүрээнд хиймэл дагуулын мэдээг хүлээж авах SMEC гэдэг системийн одоо эвдэрсэн төхөөрөмжийг бид одоо авчирсан шинэ одоо төхөөрөмжөөр сольж суйрлуулсан. Бас нэг чухал зүйл гэх юм бол Хятад улс болон Монголын цагуурын алба хоорондоо видео хурлын системээр холбогддог болгосон байгаа. Энэ болохоор шаардлагатай үед одоо бид шууд холбогдсон нүүр нүрээ харан одоо ажиллаж ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж явах юм боломжийг бас бүрдүүллээ. Мөн цаашдаа өөр олон ажлуудыг хамтран хийх хамтын ажиллагааг улам одоо өргөжүүлж ажиллах болно. Тэгээд та бүхэнд бүгдэнд маш их баярлалаа. Түнчлэн урьдчилан мэдээллийн хэлтээс FI 4A болон FI 2H хиймэл дагуулын зураг бүтээгдэхүүн харах веб суурилсан программыг танилцуулж, мөн компьютер суурилсан мэдээ боловсруулан олон бүтээгдэхүүн гаргах SWAP программыг суулгаж сүлжээний болон программын тохиоргоо хийсэн байна. Түнчлэн цагуур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээллийн хэлтээс болон цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цагуурын холбоо мэдээллийн хэлтээс зайнаас тандан судлалын хэлтсийн инженер мэргэжлүүдэд SMEC системийн тохиоргоо, зураг, бүтээгдэхүүн харах веб суурилсан програм болон мэдээлэл боловсруулах компьютер суурилсан SWAP программын ажиллах зарчим, цэснүүдийн тайлбар, бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар хичээл дадлага орж зөвлөгөө өглөө. Монгол Солонгосын цагуурын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Монгол орны цагуурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цагуурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах төслийн 3 дугаар шатны төсөл энэ онд хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч байгууллага НОА болон CITEC компани мэргэжилтнүүд цагуур орчин шинжилгээний газарт ажиллаж өндөр хүчин чадалтай сервер хадгалуур мэдээний дийлэгт зөөврийн автомат станц цагуурын мэдрүүрийн харьцуулсан тоолол хийдэг багаж тооны төхөөрөмжүүдийг суйрлууллаа. Түүнчлэн холбогдох мэргэжилтнүүдэд 10 дугаар сарын 1-ээс 6-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Уг төсөл энэ оны 11 дугаар сард дуусч Монголын цагуурын байгууллагад хүлээлгэнгөөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Намайг бол Ли Мэнгён гэдэг. Би бол 2017 оноос эхлээд Монголын засгийн газар, Солонгосын засгийн газар хамтарсан одоо Монголын цагуурын байгууллагад автомат станцын одоо сүлжээг бий болгох, тоног төхөөрөмж суйрлуулахын одоо ажлаар 3 удаагийн төсөлд нь оролцож ажиллаж байна. Тэгэхээр одоо энэ жилийн 2019 оны төсөл бол энэ одоо тоног төхөөрөмжүүдээс ирж байгаа мэдээллийг одоо нэгдсэн системийг одоо Монголд суйрлуулах, энэ мэдээллийг нэг дор одоо үзэх харах боломжтой юм одоо
программыг хөгжүүлэхээр одоо энд ирсэн байгаа. Манай төслийн хүрээнд одоо суйрлуулагдж байгаа энэ бүхэл одоо томит төхөөрөмж болон энэ томит төхөөрөмжийн шинжилэл софтвер гэдэг дагалдаж ирж байгаа энэ програмууд цаашдаа Монголын цагуурын байгууллагын хөгжилт болон энд одоо оролцож байгаа томит төхөөрөмжүүдийг одоо нэгтгэсэн систем нь Монголын цагуурын байгууллагт одоо үр дүнтэй байх болно гэж найдаж байна. Цагуур орчны шинжилгээний газар техник технологийн шинжилгээний хүрээнд цаг агарын урьдчилсан мэдээг хэлэлцэх видео хурлын системийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Дэлхийд дахинд мэдээллийн технологи хурдцтай хөгжиж, албан байгууллагуудад ч үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлэх болсон. Тэгвэл өнгөрсөн 9 дугаар сард цагуур орчны шинжилгээний газар харилцаа холбооны сүүлийн үеийн технологи болох цаг агаарын урьдчилсан мэдээг хэлэлцэх видео хурлын системийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Ингэснээр цаг агаарын янз бүрийн нөхцөл байдал үүсгэхэд цаг хугацаа алдахгүй хэлэлцэх, зардал мөнгө хэмнэх, ажлын үр бүтээмж нэмэгдэх гэх мэт олон давуу талтай болж байгаа юм а. За цагуур орчны шинжилгээний газар нь мэдээллийн технологи шинжилтийн хүрээнд энэ жил видео орлын системийг нэвтрүүлсэн байгаа. За энэ системийн маань тоног төхөөрөмж болохоор Logitech брендийн тоног төхөөрөмжүүд байгаа. Програм хангамжийн хувьд TrueConf гэдэг програм хангамжийг ашиглаж байгаа. За энэ видео орлын системийг нэвтрүүлснээр өршлөн мэдээлэл хэлцэд өдөр тутамдаа цаг агарын мэдээлэл прогноз зориулахад орон нутгийн синоптик инженерүүдтэй өдөр тутамд холбогдож ярилцаж мэдээгээ гаргаж байгаа. Цаашлаад энэ маань видео орлын систем хэлбэрээр ашиглагдаж байгаа. Мөн онлайн сургалтуудыг хийхэд мөн ашиглагдаж байгаа. За энэ маань видео орлын систем хийхээс гадна нөгөө мэдээлэлээ хуваалцах ийм сонголт давуу талуудс байгаа. Дорноговь аймагт зохион байгуулагдсан Говийн чоно 2019 олон улсын дадлага сургуульд Дорноговь аймгийн цагуур орчны шинжилгээний төв амжилттай оролцлоо. Онцгой байдлын ерөнхий газраас Америк нэгдсэн улсын номхон талын коммуналтай хамтран 8 дахь удаага зохион байгуулагдсан Говийн чоно 2019 олон улсын сургуульд дадлага сургуулийн хүрээнд химийн хорт бодис алдагдсан үеийн хариу арга хэмжээний дадлага сургууль болсон ба Тус аймгийн цагуур орчны шинжилгээний төвийн байгалийн аюулыг үнэлж мэдээлэх алба цаг агарын ажиглалтыг тухайн газар орон хийж мэдээг дамжуулж оролцсон байна. Байгалийн аюулыг үнэлж мэдээлэх албаны бие бүрэлдэхүүн Говийн чоно 2019 олон улсын сургуульд дадлага сургуулийн хүрээнд тогтмол бэлэн байдлыг хангаж жагсаалын бэлэн байдал арын цэний бүрэн хамрагдсан байна. Монгол улсад тохиолддог гамшиг ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшигаас хамгаалах өөрө бүхий томилгоод бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлгажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжлэнүүдтэй туршлага солилцох зорилго бүхий Говийн чоно 2019 олон улсын сургуульд дадлага сургуульд Дорноговь аймгийн цагуур орчны шинжилгээний төв амжилттай оролцсон байна. Цагуурчин цаг хөтөлбөрийн маань энэ удаагийн дугаар өөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргүүлцэтлээ. Түр баяртай.